Орчлон ертөнцийн Жаносоор нар мандаж өглөө болно. За энэ үед ан амьтад өөрийнхөө үүр савнаас гарч идэж тижээлээ хайж бүтэн өдрийн турш энэ тэрүүгээр тэнэн. Хүн төрлөختөн бас ялгаа байхгүй. Өглөө буусан ажилд явсан 5-10 цаасны төлөө алцаж орой гэртээ орж байна. Яг үнтэй адилхан бусад ан амьтад орой нар жаргахад бүгд өөрийнхөө үүр савнд амьтай голтой юм орж ирээд хөвтөө шөнийг бардаг байгаа. Харин яг энэ шөнийн эдрэтэ хэцүү нөхцөлд их дураараа нисэж олзомог хааж энтэн цуснаж гойжуулж явдаг амьтныг шар шувуу гэж нэрлэж байгаа. За шар шувуу гэдэг амьтны тухай өнөөдөр та бүхэндээ түүний амьдрал алаан хядаан тэр бүх зүйлийг маш товчхон энгийн үг хэлгээр хэлж өгнө. За бид нэр шар шувуу гэдэг амьтныг зураг хөрөг дээрээс харсан байдаг болохоос биш яг байгаль дээр шар шувуутай таарсан түүнийг харсан хүмүүс бол маш ховор. Яагаад ийм байдığım бэ гэхээр ерөөсөө шар шувууны өөрийнх нь тэр байгалийн захиалга өөрийгөө нуух чадвар тийм хэмжээний төгс байдаг учраас та бидний нүдэнд бараг ил байдаггүй ийм амьтан байгаа. За шөнийн түнэр харанхууд эрх дураараа нисэж эн тентхийн амьтны амь насыг бүрлгээд цусыг нууж махыг иддэг шар шувуу гэдэг амьтныхан бие физиологоос нь эхлээд хөрхөн хитэн тодруулаад явжээ. За шар шувуу гэдэг амьтан бол өөрийнхөө төрөл жанраасаа сортоосоо шалтгаалаад 100 граммаас 4 кг 500 хүртэлх хэмжээний бас жинтэй байдаг. За мэдээж үүнээсээ шалтгаалаад даалгавч болон бусад бүх эргэтнүүдэд нарилцсан адилгүй байж идэг ийм айхтар амьтан. За шар шувуу бол ерөнхийдөө энэ тентхийн уул хад чулуу модон дээр зогсоод өөрийнхөө байрыг шөнийн цагаар маш сайн хөгжсөн сонсгол болон нүднийхэн тусламжтайгаар илрүүлнэ. За илрүүлснийхэн дараа чөлөөт уналт хийж ойролцоогоор 60 км/цагийн хурдтай ямар ч чимээ гарахгүйгээр доошоо шумбаж орж ирдэг байгаа. За ингэж орж ирэхдээ өөршгөө хэмжээтэй болон өөрөөсөө том хэмжээтэй туулай бусад янз янзын шувуунуудыг шөнийн цагаар алж ядаж идэж уудаг ийм айхтар шөнийн алуучин нэрээрээ бол алдарсан амьтан байдаг. Эртний ном зохиол түүхэн сударч шар шувууг бол хөөрхөн янз янзаар бичсэн байдаг. За бичгтээ ерөнхийдөө айсан, имээсэн, муу ёрын сүлд тэмдэг болсон амьтан гэдэг талаас нь бол ихэвчлэн бичсэн байдаг. Жишээлбэл харанхуй шөнө ойгоор явж байхад чинь шар шувуу яг толгоон дээр чинь уйлах юм уу, уурлах юм уу, янз янзын дуу чимээ гаргахыг та сонсох юм бол жирэмсэн болсон байна гэж ойлгож болно. Эсвэл та тун удахгүй үхэх гэж байна гэдгийг өөрт чинь мэдэгдэж байгаа шар шувууны дуулал гэдгийг бас ойлгоорой гэж тэр үед бол хэлж ийсэн байгаа. За шар шувуу бол шөнийн түнэр харанхуй дундуур чөлөөтэй зугаалж наануу цаануу явдаг учраас чөтгөрийн тэр тусмаа чөтгөр шуламсын хамгийн сайн найз магадгүй харагддаг болон үл харагддаг ертөнцийн гол элч төлөөлөгч болсон амьтан гэдэг учраас дээр үед шар шувуунаас бол үнхэлцгээ хагартал айдаг байсан байгаа. За шар шувуу бол янз янзын чимээ гаргана. Уйлж байгаа юм шиг, явж байгаа юм шиг, ингэнж байгаа юм шиг ийм муу ёрын чимээ гаргадаг бөгөөд энэ чимээ болгоно хоорондоо учир начиртай өөр хоорондоо мэдээлэл дамжуулсан амар том алаан хядааны өмнөх үргэлэг байдаг байгаа. За шар шувуух бол бусад шувуунуудтай бол эв түнжин байхгүй байнгын толгойцооч тэднэртэйгээ өшөө хорслоо тайлж стрессээ энерги бардаг ийм шувуу. За махчин төрлийн шувуу буюу шөнийн махчин нэрээр алдарсан шар шувууны амьдрал бол тэр чигээрээ алаан хядаан байдаг. За шар шувуу гэдэг амьтны бие физиологоор нь түрүү хэлсэн ерөнхийдөө дайн тулаан алаан хядаанаас нь голчлон яриад явжээ. За шар шувуу шөнийн цагаар хэнд ч дийлдэхгүй харин өдрийн цагаар дийлдэг байсан шувуунуудынхаа үүр тэрүүгээр нь хисэж өшөө хонзлоо цусаараа тайлдаг ийм айхтар амьтан байдаг. Өдрийн цагаар бүргэд болон том биетэй махчин шувууд шар шувууг ангуучилж түүнийг үүрнийхээ хажууд босоо хөвтөө янз янзын байрлал байхад нь ирж довтолж түүнийг алж идэж уудаг. За энэ нь бол шар шувууны өсөлт хөгжилтөнд бол маш муу байдаг. Олон улсын судалгаа байдаг. Жишээлбэл хэтэрхий их махчин шувуутай газрын шар шувууны тоо маш бага байдаг гэж. Эсвэл бага хэмжээний махчин шувуутай газар
эсэргээрээ одоо шар шувуу асар ихээр одоо үржиж олуулаа болдгоо гэсэн тийм одоо судалгаа байдаг байгаа. Тэгэхээр өдрийн цагаар, шөнийн цагаар энэ төрлийн шувууд хоорондоо газар нутаг идэж хоол тэжээлээ булаацаалтаж өдөр шөнөгүй алдсахын хажуугаар ан гөрөөгөө хийж бас өөрсдийнхөө амь насыг тэжээхээс гадна үр удмаа хоолдог ийм ээдрээтэй хэцүү амьдралыг одоо шувууны ертөнц бол үүрдэг. За шөнийн цагаар одоо шар шувуу нар жаргахтай зэрэгцэн одоо ан гөрөөдөө гарч өөрийнхөө маш сайн сонсгол тэр тусмаа маш сайн харааныхаа тусламжаар одоо 2-3 км-тэй байгаа өчүүхэн жижиг чимээг сонсож түүнийг авалахаар маш чимээгүй өндөр уулан нам өндөрт нисэж одоо тухайн олзныхон ар нуруу эсвэл яг эгц дээрээс нь бууж чаддгаараа бол бусад одоо магчин шувуунуудаас илүү ялгарч чаддаг. За түрүүн хэлсэн өдрийн магчин буюу бүргэд тас шонхор эдгээр шувуунууд шар шувууг үүрнийхэн гадаа өдрийн амралт хийгээд унтаад байж байхад нь довтолж алж хяддаг. Үүнийгээ бас өөрийнхөө ажлыг хийж ийн гэдэг одоо тийм ойлголттой байдаг бол яг эсэргээр энэ гаргасан ааш араншингийн оройн шар шувуу бусад шувуудыг үүрэндээ байхад нь довтолж одоо үр зулцах юу байдیں۔ Хойтой эдэн цус нөштэй нь хутгадаг ийм амар амтан байдаг. Бусад шувуунууд ямарваа нэгэн ан амтныг олзыг барьж аваад хазаа зулгаагаад иддэг эсвэл алдаг бол шар шувууны одоо хурц махир одоо хушуу бол тэр чигээрээ претэх шиг болон цаасны хутгах шиг тийм үйлчлэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл шар шувуу өөрийнхөө идэж тижээлийг зулгаа жажилж биш харин хэрчиж иддэг ийм одоо төрлийн амтан. За мэдээж одоо өөрийнх нь дуртай хоол хэм бол туулай болон жижиг одоо хевлэр явагч гүрвэл одоо охтон зурм юу байдгийг хөдөлж байгаа амтан бүрийг нь одоо цусыг гоожуулж хэрчиж амтарган идэх юм өөрийн байгалийн араншинтай шувууг шар шувуу гэж байгаа. За шар шувууны хоёр босоо хөл дээрээс нь хамгийн зөв харагдуулдаг нүдэн дээр нь байдаг хоёр босоо хөмсөг бол тэр чигээрээ өдөр хожигдсан ийм зүйл байдаг. Өөрийнхөө сэтгэл хөдлөл стрессгүй байгааг одоо энэ өднийхэн тусламжаар бол мэдэж болно. Яг хоо эртээр үед энэ өдийг нь өд гэж мэдэхгүй жих гэж бас хүмүүс их ойлгож ирсэн. Шар шувууны хамгийн дуртай хоол бол одоо охтон зурм хулган одоо юу яэдин ийм жижигхэн хөөрхөн амьтад байдаг. За эднэрийг бол амтархан идэж одоо хурц хушуу савар одоо өөрийнхөө бүх зүйлээр одоо цохиж унгаж түүнийг бас хэрчиж жижилж иргэж байгаа сайхан идээд уучдаг ийм айхтар амьтан байдаг. За хүнс тижээлийг зөвхөн шөнийн цагаар авахаас гадна өдрийн цагаар бас ан хийдэггүй гэж бас андуурч болохгүй. Үржлийнхэн үед болон одоо өндөг зулцхан гарцсан эсвэл одоо өндөг нь хагараад ангахаанууд нь ид одоо хоолууд нэгж байгаа тохиолдолд шар шувуу өдрийн цагаар муу хардагч гэсэн сонсголынхаа тусламжтайгаар өөр жижиг амьтад том амьтдыг хүртэл одоо унгаж түүний халуун цус халуун махыг одоо яаралтайгаар өөрийнхөө нөр зулцгнуудад өгчтэй. Үүний төлөө өөрийнхөө амь насыг золиослж чаддаг хэмжээний бас үр хөвгтэй хайртай амьтан байгаа. За энэ амьтны одоо үржил селекцийг бол бас илүү сонирхолтой болно. За шар шувуу гэдэг амьтан бол өөрийн гэсэн үүр ямар нэгэн зүйлийг бэлдээд байдаггүй. Өөр шувууны одоо үүр оромжийг нэг бол одоо очиод эзлээ суучин эсвэл эзэн одоо дотроо байж байвал орж алж ядаж уугаад тэгээд тэр үүрийг нь эзэгнэн төрдөг ийм одоо domination буюу ийм довтолгооны ийм эзэн маягийн одоо шувуу байгаа. Тэгэхээр шар шувуу одоо үүрийг чинь өөрийнхөө үүр болгоно гэж одоо нэг л шийдсэн бол одоо нэг бол зүхтах нэг бол алуулж дуусах ийм одоо өндөр эрсдэлд орж ийн гэсэн үг байгаа. За тэгээд нэг нас хүрсэн шар шувуу бол одоо үржил селекцийн ажилд буюу хавар болохтой зэрэгцээд одоо шар шувууны чуулганд бол оролцдог. За шар шувууны чуулганд мэдээж маш олон төрлийн одоо хэлбэр хэмжээтэй өнгө зүстэй одоо гарал үүсэлтэй шар шувуунууд бол цуглана. За энэ дундаас одоо тохирох хосууд буюу өөртөөгөө өнгө ижил хэлбэр хэмжээ ойролцоо шувуунууд бие биенээ сонгох тийм хандлага бол ажиглагддаг. За нэгэнд бие биенийгээ ойлгоод сонгоцсон тохиолдолд цаашдаа ерөнхийдөө
шууд те насан туршдаа хамтдаа одоо үржил селекцийн ажил хийж одоо хосын харилцаагаа үүсгэж явдаг юм үнэнч одоо шувууны тоонд шар шувуу ордог. За шар шувуу нэгэнт одоо хосоо олчихсон бол өөрийн гэсэн одоо те үүр саваа аль хэдийн бэлтчихсэн байдаг. Тэр үүр одоо те савандаа эмэгчин шар шувуугаа урьд залж наанууд цаана бас агаарын акробат буюу театрчилсан тоглолтуудыг одоо шөнийн цагаар үйлдэж түүндээ зориулж одоо те хайрын дуу буюу жиргээ хийдэг байгаа. За энэ дууг сонсох юм бол тэгээд хэрваргийн бас те им одоо шар шувуунууд барьцаалдаж одоо эр шувууныхаа арганд автаж үүрэнд нь орж үржил селекц хийгээд ингээ хос болдог байгаа. Тэгэхээр шар шувуу судалдаг хүмүүсийн хэлж байгаагаар бол ерөнхийдөө эр шар шувуу өөрийн гэсэн хайр дурлалтайгаа учирч чадахгүй бол насаараа дуулдгаа гэдэг тийм ярьдаг. Дуулаалаа шөнө болохоор орлоолаа өөрийн гэсэн хосоо олон олтлоо тэгэж одоо дуу хоороор одоо их шигэлж эсрэг хүүснээ датдаг ийм зовлонтой амьтан байдаг. За нэгэнт үржил селекцэд орцсон бол одоо хавар буюу 4 сард одоо 4-өөс 8 хүртэлх тооны цав цагаан өндгийг гаргаж түүнийгээ харилцан хоёулаа ээлжиж бас те дарж тэгэж одоо өсгөж хүмүүжүүлдэг. За тэгээ их шар шувуу бол одоо эр шар шувууны авцарсан одоо халуун цустай махыг идэж шүн өдрийг бол одоо үүрэнд өнгөрөөн. За ингээд нэг сарын дараагаас эхлээд өндөг хагарч одоо тухайн ангахагануудыг жинхэнэ махаар хооллохын тулд эцэг эх хоёр нь хоёулаа бас нислэг үлдэж хамгийн дуртай хамгийн зөөлөн махтай амьдтыг шилж сонгож одоо алж хөнөөгөөд одоо махыг нь авчирч үр зулцагтаа өгдөг. Үр зулцагтаа авчирч өгөөд 7-оос 8 төрлийн махаар хооллохоос гадна одоо тэр зулцгнуудыг хооронд нь өрсөлдүүлж хэн хүчтэй хэн сэргэлэнд нь авчирсан махаа олгодог байгаа. Өөрөөр хэлбэл сэргэлэн зулцгнууд нь амьд гарan жоохон доожоо муутай өмнөд нь одоо эцэг их авчирж байгаа махыг идэж чадахгүй байсаар одоо үүрэндээ тураалд ороод өлсөж үхдэг ийм тохиолдол байгаа. Тэгэхээр ерөнхийдөө байгаль дээр 8 өндөг гаргалаа гэхэд эцсийн бүлэгт 3 юм уу 2 л одоо шар шувуу тэр үүрэн дотор бандаатлах өрхөн том болчоод байж идэг. За ингээ 2 сарын дараа эцэг эхийгээ дагаж анхны нислэгээ бол үлддэг. Шар шувуу нэгэнт үүрлээд өөрийнхөө өндгийг гаргацсан байгаа тохиолдолд үр удмаа маш хүчтэйгээр хамгаалж ойр хавьд байгаа ан амьтдыг одоо хүүс тэмтэрдэг ийм амир одоо догшин авир цаанаасаа бий болдог. За тэгээд мэдээж ямарваа нэгэн зүйлд яваад ан амьтан алаан хятаанд ороод буцаж ирэхгүй байх юм бол үлдсэн одоо охин ч юм уу ир ч юм уу одоо шар шувуу өөрийнхөө зулцгнуудыг хамгаалаад анхны нислэгийг нь үлдэж одоо амьдралын их заамд нь үдэж өгчөөд өөрөө үлдсэн амьдралынхаа туш ганцаараа явж идэг ийм бас эргэлдээ хүний чинь нэг л зангаараа байдаг юм хөөрхөн шувуу байдаг. За тэгээ дэлхийн олон оронд одоо шар шувууны тухай янз янзын түүхүүд байдаг. Жишээлбэл одоо шар шувуу шөнийн цагаар асар ихээр уйлж ёолж өнгөнөж янз янзын дуу чимээ чөтгөрийн хоолой гаргадаг. Энэ ямар учиртай юм бэ гэхээр дээр үед одоо нэгэн домог дээр бол одоо жишээлбэл Европ дахны нэг домог дээр болохоор нэгэн баян хүний ихнэр нөхрөө хуурч шөнийн цагаар банзалцсан учраас түүнийг шийтгэж шар шувуу олгосон гэж одоо бас түүхэн бичүүлдэлсэн байдаг. Шулан болон түүний одоо тэнцэх хэмжээний чөтгөрүүдэд газарцалж хүн төрлөختөн одоо хаана ямар шоу амьдарч байна тэр газар нь хүргэж ирдэг хөтөч маягаар амьдардаг шар шувуу олж чөтгөрийн шувуу гэдэг бас тийм домог энэ төр янз янзын юмнууд бол байдаг. За тэгээд шар шувууны одоо энэ том нүдийг тойроод байж байгаа тэр шар хүрээ бол шөнийн цагаар харах хамгийн том одоо шөний дуран. Өөрийнхөө биен дээр байгаа бор шаргал одоо толгонууд өднүүд бол одоо өмлөн далдлах буюу одоо модны холтос навч одоо хаана ямар ч тохиолдолд очоод ингээд суудсан байхад модноосоо нэх ялгараад байхгүй нүдэнд харагдахгүй ийм төрлийн амьтан. За дээрэс нь толгоогоо 270 градус эргүүлж чаддаг учраас та шар шувууг араас нь харж ийн гэж бодтол шар шувуу таныг аль хэдийн өдөөс чинь цоо ширтээд сууж авах хэмжээний бас бие физиологи нь хөгжсөн ийм айхтар амьтан байдаг. Тэгээд өөрөө бол ерөөсөө бусад амьтдад бол мэдэгдэж харагдахгүй
Тэгсэн мөртлөө өөрөө бусад бүх амьтдын үйл хөдлөл бүх зүйлийг бүртгээд өндөр дээрээс хянаад сууждгаар ийм онцлог айхтар шүний магчин гараатан байдаг. За тэгээд дэлхийд дахинд өнөөдөр газар тариалан суурин соёл шинжлэх ухаан хөгжихийн хэрээр бас шар шувууны хоол унд багасан. За түүнтэй зэрэгцээд шар шувууны өсөлт хөгжилт бас тоо толгой буурж байгаа юм байна гэдэг тэр судалгаа гараад байгаа. Шар шувуу гэдэг амьтан чинь бол их сонин гэж би түрүүн хэлсэн. Өөрийн гэсэн гэр орон үүр саваа бэлтжээд ихнэр хүүхэд давна. За тэрэндээ зориулсан хоолт хэмжээлийг бас бэлтгэн. За хэрвээ маш бага хэмжээний хоол хүндтэй байх юм бол төдий тооны бас цөөхөн зулцаг гаргадагаараа бас их байгалийн тэнцвэрийг хадгалдаг ийм амьтан байдаг байгаа. Жишээлбэл маш бага хэмжээний хулгам зурам идэж тэжээлтэй байх юм бол 1-2 өндөг гаргана. Их хэмжээгээр бас сайхан байх юм бол 7-8 өндөг гаргаж маш хурдан үржиж дараагийн ажиллагаанд орох тийм байгалийн захиалга цохилтолгоотой ийм амьтан байдгийн байна гэдгийг бол харж байна. За тэгээд ерөнхийдөө эртний түүх сударт монголчуудын хувьд ч гэсэн шар шувуу бол шүний ангууч шүн нүдээ завчдаггүй харж идэг гэдэг утгаар бас шүн гэр орныхон гадаа шар шувуу зурж тавих заримдаа бүр хамгаалтын албарт байгуулсан шиг санагдаад хэвэл оовол илүү бас нэг тийм шар шувуу гэдэг шүний цагаар итгэждэг амьтнаар өөрийгөө нэрлсэн тийм хамгаалтын албан төр хүртэл байдаг. Тэгээ олон янз янзын тийм домогнууд байдаг. Тэгэхээр тэр бүх домог нь дандаа харанхуй шун, түндэр харанхуй, айдас хүүз, сүнстэй бүх зүйлтэй бол холбогдож байдаг. Тэр тусмаа Америкийн нэгдсэн улсын индаанчуудын дунд нэг тийм явган яриа байдаг. Сүнсний сүүдэр бол шар шувуу юм а гэдэг бас тийм үг хэллэг хүртэл байдаг байгаа. Тэгээд ямар нэгэн маягаар энэ тэнд явж байхад шөнийн цагаар шар шувуу тантай тун ойрхон зөрөөд янз янзын дуу чимээ гаргах юм бол ерөнхийдөө ихэнх улсуудад тун удахгүй танд үхэл эргэж байгаа юм байна. Таныг тэрийг мэдэгдэж анхааруулж байна гэдэг үүднээс хүмүүс ерөнхийдөө асар ихээр бас шар шувууны дуу чимээнээс айдаг ийм юмнууд бол байдаг. Тэгээ Монголд бол яадгийг бол сайн мэдэхгүй байна. Ямар ч хэлсэн манайд шар шувуу гэж мэдхээс биш шар шувуутай улаан халз нүүр амаараа бол таараагүй учраас бас нарийн ширээ мэдэхгүй байна. Тэгээ ямар ч хэлсэн шар шувуу бол магчин төрлийн амьтанд ордог. Тэр цэцмаа шөнийн цагаар түнэр харанхууд их дураараа эсэж өөр амьтдыг цус нүштэй нь хольж идэж уудаг ийм айхтар араншин ажиллагаатай шувуу байдгийн байна гэдгийг өнөөдөр та бүхэн гоё түүхүүдээс олж мэдлээ. За ингээд дараагийн гоё түүхүүд маань араасаа орж ирнэ. Тэгээ та бүхэн орж гарт ойрхон манай өмнөх түүхүүдийг бас цаана эргүүлээд үзээд ингээд цаг аваад байж байгаарай.